Нааг энэ арга хэмжээндээ урьж оролцуулж аваад маш их баярлалаа. Дээрээс нь Цэнгэл сүрэн болон хамт олонд нь ийм гоё арга хэмжээ зохион байгуулагт маш их баярлж байна. Дээрээс нь баяр хүргэмээр байна. За намайг Гантул гэдэг. Намайг Гантул гэдэг. Би одоогоор 3 дугаар төв эмнэлгийн резидентэд сурч байгаа. Дотрын амгаах ухаанаар 2016 онд би Global UGrad хөтөлбөрөөр апплайдаад 2017 оны намрын семестр буюу 8 сараас 12 сарын хооронд Америкт солилцоогоор суралцсан байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнтэйгээ My Global UGrad Experience талаар миний өөрийнхөө туулсан яг тэр адлын талаар хуваалцахад таатай байна. За баярлалаа. Хоёулаа слайдаа ширлэх үү? За тий. Харагдаж байна уу? Харагдаж байна. За эхлээд явчих тий. За юу ч гэсэндээ бүгдээрээ намайг сайн сонсож байгаа үстэй. Нэг шалгахчий. Сонсогдож байна. Хүмүүс бас сонсож байгаа. Дуун зүгээр байгаа гэсэн бичээрэй. За тэгвэл шууд слайд тоглуулад явчих. За би ямар ч гэсэн энэ хөтөлбөр маань одоо бидний бүгднгийнхэн зураг байна. Энэ голд манай Монголоос оролцож байгаа 4 оролцогч маань яг энэ голд зогсож байгаа. Тэгээд ерөнхийдөө Global UGrad гэдэг нь яг ямар хөтөлбөр юм бэ гэхлээр бакалаврын зэрэгтээ сурч байгаа оюутнуудыг Америкийн ихтэй сургуульд 1 семестрийн хугацаанд сургаад Америкийн соёл болон сургалтын системтэй танилцуулах зорилгоор явагддаг тийм тэтгэлэгт хөтөлбөр байгаа. 100% тэтгэлэгт хөтөлбөр. Тэгээд зохион байгуулагч нь болохоор World Learning гэдэг байгууллага байдаг. Яг санхүүжүүлж байгаа байгууллага нь болохоор Америкийн төрийн департамент байдаг. Хамгийн гол нь ямар нэгэн тийм кредит авахгүйгээр одоо бакалавр гэдэг ингээд бид нар чинь зэрэг авч байгаа тийм зэргийн бус тийм солилцооны хөтөлбөр байгаа. Ерөнхийдөө Америкт сурч ирээд оюутнууд маань маш их одоо ертөнцийг илүү өөрөөр харж илүү өргөнөөр сэтгэдэг одоо тийм чадварт суралцдаг юм шиг надад санагдсан. Тэгээд маш олон орны хүмүүстэй танилцдаг учраас тэр нь маш их давуу тал болдог. Дээрээс нь нийгэмдээ яаж манлайлах вэ? Яаж хоёр улсын хоорондын соёлыг илүү сайн одоо түгээх үгээр илүү анхаардаг юм байна лээ. За тэгээд тус хөтөлбөр маань 100% одоо яг 100% тэтгэлэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүх тэр зардал, замын зардал, сургуулийн зар төлбөр, дээрэс нь Америкт одоо амьдрах хугацаанд нь бүх төлбөрийг нь даана. Сар болгон стипенд өгдөг. Дээрэс нь яадаг байгаа. Стипенд өгөхөөс гадна одоо нөгөө нааш цаашаа явах одоо нөгөө эндээс гэрээсээ онгоцны бодол явахад хүртэл тэр төлбөрийн дадаг гэд бүх юм дадаг. Дээрээс нь визний ажиллах гэх мэт яг тэр утгаараа 100% гэж авч үздэг юм лээ. Тэгэхээр Монголоос болохоор ямар шалгуур тавигддаг вэ гэхээр Монгол улсын иргэн байх шаардлагатай 18-аас 24 настай байх ёстой. Монголд 10 жилээ төгссөн байх ёстой. Тэгээд одоогоор бакалаврын одоо бакалавртаа ингээд эхэлчихсэн суралцж байх шаардлагатай. Тэгээд энэ дээр болохоор эхний жилээ ингээд 1-р курс биш 2-р курсээс эхэлсэн байх ёстой гэсэн тийм шалгуурууд байгаа. GPA нь 3-аас бага байх ёстой гэх мэт шалгуурууд байгаа. Дээрээс нь бас англи хэлний мэдлэг шаардна. Гэх мэт. Тэгээд энэ нэмэлт асуултуудаа болохоор дараа надаас асуучих бас болно. Америкийн элчингийн вебсайтн дээр бас мэдээлүүд нь байгаа. За тэгээд намайг яг апплайдж яхад болохоор аппликейшн маань 11 сарын 1-нд яг аппликейшнийг зарлаад тэгээд 12 сарын 31-нд дууссан. Тэгээд энэ жил гэхдээ коронавирусээс болоод 2021 оны 2 сарын 28-нд хугацаанд дууссан юм билээ. Тэгэхээр илүү одоо нэг арай өөр хөрмөц байдлаар явагдаж байгаа гэсэн үг. Шаардагдах материал нь болохоор 2 шиг эссе хэрэгтэй. Recommendation letter буюу тодорхойлох захидал 2 ширхэг. Дээрээс нь дүнгийн тодорхойлолт хэрэгтэй.
Дээрэс нь өгөгдсөн вебсайтын дагуу аппликейшн бөглөд бүх асуултууд нь хариулаад явах байгаа. Дээрэс нь пассвортын хуулбар хэрэгтэй. За тэгэхээр би яг бүх энэ юмнуудаа бүртгүүлээд мэдээж миний хувьд болохоор эсээ нэлийн хамгийн том шалгуур болж байсан. Тэгэхээр бүх юмаа бүртгүүлээд их удаан одоо догтолж хүлээсэн байгаа. Тэгээ хүлээгээд ямар ч байсан одоо эхний шатад аваад ярилцлаганд уригдсан. Ярилцлаганд уригдаад бас хэдэн асуултанд хариулаад одоо юунд хөтөлбөртөө тэнцсэн байгаа. Тэгээд хүлээгээл 2 сард ярилцлаганд орсон. Ярилцлаганд орж тэнцээд 3 сард одоо TOEFL-ийн шалгалтыг өгöd 5 сард яг эцсийн одоо хариунд гарч ирсэн байгаа. Тэгээд 5 сараас 7 сар хүртэл нэмэлт материалуудаа бүртгүүлээд 7 сард ярилцлаганд ороод виза аваад 8 сард яг Америк руу ниссэн байгаа. За тэгээд 8 сард одоо ингээд билетээ аваад Америк руу ингээд одоо явсан байгаа. За ингээд хамгийн анхны онгоцны бодол маань Чикаго байсан. Тэгээд онгоцныхоо цанхаар хараад шууд ямар гоё юм бэ гэж дотроо ерөөхдөө бол бодсон. Энэ зохион байгуулалтыг гоё санагдчихсэн. Тэгээд ерөнхийдөө нэг 2 удаа 2 3 онгоц дамжиж явсан. За тэгээд миний яг очсон сургууль маань University of Alabama гэдэг Alabama мужийн Tuscaloosa хотод байдаг сургууль. Ерөнхийдөө нэлийн жижигхэн тосгон гэж явагддаг. Тэгээд тухайн сургууль маань яг юугаараа хамгийн алдартай байсан бэ гэхээр Америкийн хөл бөмбөгөөр хамгийн алдартай байсан. Тэгээд ерөнхийдөө бид нэр очиод шууд одоо энэ хөл бөмбөгийн том стадионд ерөнхийдөө бол бүх оюутнуудаа цуглуулад тэгээд анхныхаа уулзалтыг ерөнхийдөө энэ стадионд хийсэн байгаа. За тэгээд юу ч гэсэндээ Америк тэгж суралцж явах суралцахад яг юу басан гэхээс өмнө Америкийн сургуулийн системийг ерөнхийдөө та бүхэнд товчхон танилцуулъя. Сургууль нь бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэж одоо 3 хуваагддаг. За 12 жил сургуультаас сурчаад их сургууль сурдаг байгаа. Коллеж эсвэл одоо их сургууль. Тэгээ энэ болохоор 4 жил үргэлжилдэг. Нэг жил нь 2 семестртэй. Семестр болгоо 12-аас 16 кредиттэй байдаг. Тэгэхээр миний хувьд нэг семестр байсан учраас 12-аас 16 кредитийг суралцах шаардлагатай байсан. Дээрээс нь эмч болохын тулд 4 жил коллеж сурчаад дахиад ангаахын сургууль 4 жил сурдаг. Нийтдээ бид нэр Монголд 6 жил сурч иж эмч болдог бол Америкт бол 8 жил сурч иж яг хүний эмч болт юм билээ. Тэгээд яг миний яг очиод судалсан хичээлүүд маань болохоор заавалжгүй юу байх ёстойсэн. Хоёр нь бол заавалжгүй одоо миний судалж байгаа миний үндсэн мэргэжлийн чиглэлээр байх ёстойсэн. Ерөнхийдөө бол эмчнэр явах болно. Яг эмч болох одоо болж байгаа хүмүүс medical school бол явах боломжгүй. Гэхдээ зүгээр pre-medical гэдэг сонголтууд байсан учраас яг тэр чиглэлийг нь аваад би явсан байгаа. Тэгэхээр би тухайн үед эсийн биолог, микробиолог хоёрыг судалсан. Дээрээс нь заавалжгүй нөгөө ерөнхийдөө бол 4 хичээл дунджаар судалсан билээ. Тэгээ 4 хичээлийнхаа нэг нь бол заавалжгүй Америкийн одоо түүх соёлтой холбоотой хичээл байх ёстой учраас American Studies гэдэг хичээлийг би судалсан байгаа. Дээрээс нь микробиологийн лаборатори тэгээд өөрийгөө хөгжүүлээ илүү одоо нөгөө сонирхлоод агаад би бас TENS дээрээс нь одоо сэлгэлт гэдэг тийм 2 төрлийн хичээлийг одоо судлаад нийтдээ 13 кредитийг судалсан байгаа. Тэгээ минь яг ер нь бол яг ингээд нөгөө дүн авах нь миний гол зорилго биш. Илүү нөгөө тухайн орны сургалтын системтэй хэлцээ гэж бодож байсан учраас яг ийм их амархан хичээлүүдийг нэг тийм амархан эсийн биологи их амархан хичээлээ аль болох нөгөө өөртөө стресс багтай хичээлүүдийг сонгоё, илүү цөөхөн кредит сонгоё гэдэг үднээс 13 кредит ерөөхдөө судсан. За тэгээд сургууль дээрээ очиод яг биднэрт өөрийн гэсэн одоо дотуур байранд одоо амьдарч ийсэн. Тэгээд ерөөхдөө буландаа ингээд жижигхэн хөөрхөн Монголынхаа талбайг мандуулаад хичээлийнхаа хуваарийг бүгдийг гаргачихсан. Дээрээс нь бас Юградын дагуу явж исэн учраас Юградынхаа одоо тэмдгийг ингээд зарчсан зургийг та бүхэн харж байна. За энэ болохоор миний одоо нөгөө очих дуртай номын сангийнхаа урд би ингээд аччихсан байгаа байдал энд харагдаж байна. За бас нэг судалж исэн хичээл маань болохоор эсийн биолог биш TENS болохоор хүмүүс
маш их сонирхож тоглолт юм билээ. Тэгээд дулаахан газар байсан учраас арцсангуу одоо байнга жилийн одоо 4 улирал теннисээр гадаа ингээд тоглоод байх боломжтой учраас гадаа талбайдаа маш их теннисний талбайтай байсан. За бас би нэг судалсан хичээл болохоор сэлэх хичээл байсан учраас ингээд ангийнхантайгаа хамт усан доор ингээд шумбаад зураг авахулсан бас нэг зураг байна. Энд бас теннисний зураг дахиад нэг ороод ирсэн байна. За энэ номын сан байгаа. Номын сан маань ерөнхийдөө бол тухайн кампус дээр маш олон байдаг. Ерөнхийдөө салбараасаа хамаарат маш олон байдаг учраас нэгийг ингээд хальт та бүхэндээ харуулах зорилгоор зургийг авчихсан. Нэг давхарт нь байдаг номын сан баггүй. Тэгээ нэг давхартаа болохоор яг компьютертэй, хоёр давхартаа болохоор илүү нөгөө бүх номтой, гурван давхартаа илүү чимээгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Бүр дээр 6 давхарт бол огт магаар ингээд номын сангууд давхараараа ингээд янз бүр байдаг юм. За нөгөө номын сангийнхаа хажуу дахиад зураг авахулчихсан байна. За бас нэг суралцсан хичээл маань эсийн биологи байгаа. Эсийн биологийн хичээл бол ингээд бактери өсгөрлөөд яг өөрөө хүн гараар ингээд бүх юм хийх боломжтой байсан. Учраас энэ бас их дурсамж болж үлдсэн. Учраас зургийг бас энд тавьчихлаа. За та бүхэнд хэлсэн шүү дээ нөгөө хөл бөмбөг нь айгүй тийм том чухал байр суурь эзэлдэг гэдэг талаар та нарт хэлсэн учраас энийхээ зургийг авсан байна. Энд яг та бүхэн юу харж ийнэ вэ гэхээр стадионд өрөн хүмүүс дээрээс нь энэ дуу хөгжим тоглож байгаа хүмүүс байна. Маш том одоо оркестра байдаг сургуульд маань. Тэгээд бүгдээрээ хөл бөмбөг маш одоо чухлаар хүлээж авдаг учраас яг нийлдээ арга хэмжээнд ингээд дуудуулаад байж байна. За энэ зураг болохоор sorority house гэдэг зураг байгаа. Ерөнхийдөө бол Америкт ингээд зарим оюутнууд нь охтын одоо гэртээ эсвэл хөвгүүдийнхэн гэртээ гэдэг ингээд бүлэг одоо тийм клуб маягийн үүсгэж тийм байлээ. Тэгээд тухайн клубийнх нь одоо бүх хүмүүс нь одоо нэг байшинд амьдардаг. Тэгээд маш олон яг энэ шиг ингээд олон байшин байдаг. Тэгээд энд одоо жишээлбэл нэг охтын одоо тэр sorority бүлгийнх нь нэг байшин байна. Тэгээд энэ бас маш сонирхлыг маань татаж байсан учраас энд ингээд зургийг оруулчихсан байгаа. За тэгээд Global U Grad хөтөлбөрт оролцсноороо Америкийн соёлтой их танилцсан. Америкийн хоол ямар байдгийг, Америкийн шашин ямар байдгийг, тэгээд дээрэс нь Америкийн одоо мууч болгон ямар амар өөр байдгийг бэ гэдгийг бас мэдэж авсан. Алабама болохоор харьцангуй юу нэлээ өмнөд зүгт байдаг учраас шашныг одоо христийн шашныг маш тийм чухлаар хүлээж авдаг. Тэр нь бол надад маш онцгой гэх юм уу их одоо тод оюун санаанд нэг тодор үлзий ядгүй хүн болгон одоо бүтэн цэг өдөр болгон сүм рүүгээ яваад одоо нэг хоорондоо уулзаад дуулаад яадаг. Тэр нь бол South мужуудад буюу өмнөд мужуудад илүү их ажиглагддаг юм билээ. Бас надад ингээд байх хугацаанд их бусад газруудад очих, бусад Америкийн бусад мужуудад очих бас боломж олцсон. Тэгээд энээсээ бас та бүхэндээ хуваалцсан. Дээрэс нь бидний нөгөө хөтөлбөрийн бас нэг шаардлага болохоор хичээлээс гадна сайн дурын тийм үйл ажиллагаанд оролцсон гэсэн шаардлагыг тавьдаг. Тэгээ би ерөнхийдөө 4 төрлийн одоо энэ сайн дурын ажилд оролцсон байгаа. Нэгдүгээрх нь болохоор Rice Center гэдэг одоо цэцэрлэгт туслахаар одоо хэсэг хугацаанд ажилласан. Ерөнхийдөө бол өглөө хичээл маань за нэг 10 цагаас эхэлдэг бол би тэнд өглөө 8-аас 9:30-ийн хооронд ч юм уу одоо туслаад байсан гэсэн. Өөрөөр хэлбэл Rice Center маань яг ингээд Down-ы хам шинжтэй эсвэл одоо ADHD буюу хэд хөдөлгөөнд хам шинжтэй гэдэг аль болох сэтгцийн янз бүрийн асуудалтай бусад энгийн цэцэрлэгт явах боломжгүй тийм хүүхдүүдийн явдаг цэцэрлэг байсан. Тэгээд энд сайн дураараа ажиллаж байсан. Дээрэс нь Wings of Grace гэдэг тухайн үед нөгөө хэдэн жилийн өмнө Tulsa хотод торнадо болж исэн. Тэрнээс болоод маш олон хүн гэр оронгүй болсон, одоо идэх хоолгүй болсон. Тийм хүмүүс одоо хотл ингээд сайн дурын ажил хийж хүмүүс маш их юм өгдөг, тусалдаг. Тэгээд тэнд одоо хүмүүсийн өгсөн одоо хувцс хунар гэх мэт зүйлсийг одоо ангилж
сайн дурын байгууллага байдаг. Дээрээс нь сүмд одоо нааш цааш тавилгын зөөх, дээрээс нь hands on task goals гэх бас нэг төрлийн сайн дурын ажилласан. Тэгээ та бүхэн харж байна. Миний тэр хүүхдүүдтэй зураг авсан зургийг энд харж байна. За Америкт байх хугацаанд бас ийш тийшээ аялах боломж надад маш их гарсан. Яг тэгвэл маш сайхан хамт хүмүүстэй уулзаад, танилцаад ерөөдөө бол нааш цааш одоо ийш тийшээ дагуулж явах их сонирхолтой байсан учраас тэр хүмүүстэйгээ бас их аялах боломж гарсан. За энэ болохоор яг Ниша гэдэг нэг Америк хүн байсан. Одоо сүмэд явдаг. Тэгээ сүмийн хамт олонтой ингээд олон одоо орны хүүхдүүдтэй ингээд одоо ийш тийшээ зугаалдаг тийм одоо хүмүүс биднийг ингээд Orange Beach гэдэг газар руу авч явсан байгаа. Тэгээд дээрэс нь бас намрынхаа амралтын аяллаар Сан Франциско явах боломж гарсан байгаа. Дээрэс нь Memphis, Tennessee гэдэг одоо манай бидний байсан газраас нэг 2-3 цаг машинаар яваад аялах боломжтой тэр газарт бас очиж аялсан байгаа. За Mississippi-гийн бас нэг мужид бас нэг хотод очисон байгаа. Энэ Elvis Presley-гийн төрсөн газараас очиж үзсэн. За тэгээ дээрэс нь Global Youth хөтөлбөрийн журмаар бүх одоо оюутнуудаа уулзуулж бүгднийг хамт уулзуулаад нөгөө workshop зохион байгуулдаг. Тэр нь яг Washington DC-д болж исэн. Тэгээд энэ хугацааг ашиглаад бас тэнд аялах боломж гарсан байгаа. За энэ хоёр надаас гадна энд хоёр оюутан харагдчихээн. Энэ хоёр оюутан болохоор яг над шиг University of Alabama-д ингээд суралцж исэн хоёр оюутан байгаа. Тэгээд бид гурав ингээд яг Global Youth-ийн журмаар зөвхөн University of Alabama-д суралцж исэн. Надаас гадна 3 Монгол оюутан байсан. Тэр 3 маань бол бүгд өөр сургуульд суралцж исэн байгаа. За энэ нөгөө 3 маань одоо энд харагдчихээн. За тэгээд бас нэг өвөрмөц юм нь юу вэ гэхээр Youth-ийн одоо University of Alabama-д байж байгаа хугацаанд Friendship Family гэдэг байгууллага байд юм билээ. Энэ юу вэ гэхээр Америкийн гэр бүлүүд яг өөр орны оюутнуудыг гэртээ зарим амралтын өдөр ингэж одоо уурж авчираад өөрсдийнхөө соёлыг танилцуулаад дээрээс нь тухайн оюутны соёлтой танилцах тийм арга хэмжээ явуулдаг тийм байгууллага байдаг, нийгэмлэг байдаг. Тэгээд би яг Verpi Charlie гэдэг одоо энэ зүүн талд харагдаж байна. Энэ хоёр хүнтэй одоо Friendship Family болж чадсан. Тэгээд намайг ингээд бүтэн хасаа өдөр алхам ураад зурагтаар ингээд футбол, Америкийн хөлбөмбөг үздэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол Монголын талаар их сонирхдаг хүмүүс байсан. Тэгээд энэ хүмүүс манаас миний одоо Югради маш нэг өвөрмөц хэсэг болж чадсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ хүмүүс маань 2018 оны 100 Монгол оронд ирээд наадтай цуг одоо говьор аялж наад нэг бүтсэн байгаа. Тэгээд энд ингээд бид гурвын зураг ингээд харагдчихээн. Тэгээд бүр ингээд зүгээр ч нэг юм сураад очиод ирэх биш те. Бүр ингээд Америкийн хүмүүс одоо гэр бүлтэй болоод бараг л одоо Америк авиж шиг минь ингээд наваа хүлээж авдаг гэсэн тийм хүмүүстэй танилцаад одоо бүр сүүлдээ бүр Монгол оронд ирж аялна гэдэг бол маш гайхалтай одоо тохиолдол байсан. Тэгэхээр энд бол би дараа нь маш их баярлж явдیں۔ За тэгээд тус хөтөлбөрт хамрагдсанаараа би маш олон зүйлийг сурсан. Одоо маш олон төрлийн хүмүүстэй яаж харилцах вэ? Маш олон төрлийн одоо одоо нүүр тулдаг юм байна. Тэгэхээр тэр болгоныг маш сайн хүндлэх ёстой юм байна тий. Одоо янз бүрийн одоо шашинтай хүмүүс байна шүү дээ. Муслим шашинтай, одоо христийн шашинтай, буддист шашинтай гэдэг тэр хүмүүс бүгд өөрийн гэсэн итгэл үнэмштэй байдаг учраас Америк улс тэр олон итгэл үнэмшлүүдийг ингэж багтааж чаддаг учраас тэр болгоныг ингэж ойлгох ёстой гэдгийг айгуусаа ойлгосон. Бас нэг ойлгосон юм маань юу вэ гэхээр Америк оюутнууд бүр амар хичээлээ хийх юм билээ. Би яг нөгөө pre-medical хичээлүүдийг үздэг байсан учраас магадгүй яг ангаахт эмч болъё гэсэн зорилготой хүмүүс байсан байх. Тэгээд тэд нар илүү хичээлээ хийдэг гэж байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан бүр ингээд өглөөнөөс орой хүртэл номын сандаас угаад бүр маш их хичээл хийдэг юм байна лээ. Шарт толгойтнууд бол үнэхээр одоо хичээнгүй хүмүүс юм билээ. Бас нэг суралцсан зүйл маань юу вэ гэхээр мөнгөө яаж одоо зөв зарцуулах вэ? Одоо бид нэр төгж байгаа стипендийг яаж
авах хэдийг нь хадгалж дараа нь аялах тийм ээ тэрийг одоо ойлгосон байгаа. Бас нэг ойлгосон чухал зүйл нь бол одоо найз нөхөд ямар чухал вэ гэдгийг бас ойлгосон. Хамгийн гол нь бас өөрийнхөө талаар илүү сайн одоо сурч мэдсэн байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн маань хамгийн гол одоо зорилго нь хамгийн гол үнц нь юу вэ гэхээр Америкчууд болон бусад бүх одоо юкратрууд дэлхийн одоо өнцөг булан бүрээс ирсэн юкратрууд хоорондоо ингэж ойлголцох тий нэг нэгнийхээ соёлыг нэг нэгэндээ танилцуулах дараа нь бүр эдийн засгийн түвшинд хоёр улсын хоорондын харилцааг энэ бат бөх байлгах тийм чухал үнцэнтэй гэдэг. Тэгээд ерөөхдөө бол дөнгөж хөтөлбөр ингээд дуусны дараа за би ингээд хөтөлбөрт яваад ирчихлээ гэд эх орондоо ирчгээд яг үн цэнийг нь бүр тултал нь ойлгож чадаагүй байсан. Айжмаар би чинь нэр энэ хөт явснараа ийм сурсан юм биш үү? Ийм орны хүмүүстэй нэр ингэж харилцах ёстой гэдгийг би сурсан юм байна штэ гэдгийг бүр айжмаар дараа нь ингээд ойлгосон байгаа. Тэгээд одоо та бүхэнд асуулт байвал ерөнхийдөө бол хариулаад явчих. Ерөнхийдөө аппликейшнд яаж бэлтгэв гэдгийг илүү хүмүүс сонирхож байгаа байх тий. Тийм за оролцогч нарт маань асуулт авах бол комент хэсэгт бичээрэй. За тэгээ хоёулаа эссенийхэн талаар ярилцъя гэж бодлоо. Ямар төрлийн хоёр эссе бичих шаардлагатай байдаг вэ? Сэдвэн цаанаасаа ирдэг үү? За эссений талаар гэвэл юу байгаа? Хоёр төрлийн эссе байх ёстой. Нэг нь болохоор угаасаа асуулт нь бол ойлгомжтой байдаг. Яагаад би энэ хөтөлбөрт маш сайн оролцогч байж чадах вэ гэдэг тийм асуулт байдаг. Нөгөөх нь болохоор яг ерөөхдөө бол applied жахтаа ингээд нөгөө application form бүглэн штэ тэгээд тэн дээр нь яг эссенийх нь асуулт нь байж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр дахь асуулт нь одоо яг одоо нэг хит хитэн кейсүүд байна. A, B гэсэн хоёр асуултны аль нэгийг сонгоод тэр хоёрны аль нэгэнд хариулах. Надад яг ямар асуулт ирж исэн бэ гэхээр одоо нэг их мундаг хүний одоо амьдралын маш одоо хэцүү амьдрал туусан нэг хүний хэлж исэн үг байдаг. Нэг ишлэлийн талаар яг юу гэж бодож ийн вэ гэж надаас асуусан тийм байсан. Тэр нь болохоор бас өөрийнхөө амьдралын туршлагатай холбоотой одоо бичих тийм эссе байгаа. Тэгээ илүү чухал нь одоо миний хувьд бол эхнийх нь эссе бол айгуу чухал санагдсан. Тэгэхээр ишлэлийн тухай бичсэн гэсэн үг үү? Бичээс үүдээ. Нэгдүгээр одоо хоёр эссе бичсэн шүү дээ тий. Нэг эссе нь болохоор юу байхгүй юу? Яагаад би энэ хөтөлбөрт маш сайн оролцож байж чадах юм бэ? Яагаад би бусдаасаа илүү онцгой юм бэ? Тэгээ яагаад би энэ хөтөлбөрт байх ёстой хүн юм бэ гэдгийг харуулж ирнэ гэсэн үг байхгүй. Нөгөө эссе нь болохоор санаас нь асуусан энэ ишлэлийн талаар бичиж гэдэг юм уу те? Энэтэй санал нэгдэж байгаа юм байна. Тийм асуултанд хариулсан эссе байдаг. Тийм. Эхнийх нь болохоор яг өөрийнхөө давуу талыг гаргаж ирэх боломж нь гэж ойлгож ирэхэд болно. Тийм. За англи хэл тэр дундаа анагаахын англи хэлийг хэрхэн сайжруулсан бэ гэсэн асуулт ирсэн байна. За ер нь бол би 3 дугаар ангиас ахуулаад маань сургуульд англи хэлийг заасан. Тэгээд хичээлдээ ерөөхдөө нэлээд сонирхолтой байсан учраас бас тухайн үед ингээд ойлгохгүй ч гэсэндээ хэрэгжилж чадахгүй ч гэсэндээ дүрмүүдээ нэлээд сайн одоо сурч санаачлаас үрэх гэрээтэйгээ Америк явж ирсэн байгаа. Тэгэхээр тэр нэг жил бол миний яг сонсох чадварыг маш сайжруулсан гэж би хардаг. Тэгээд ангаахт ороод яг англи хэлний ангид ороод тэр үед миний англи хэлний ангаахын англи хэлний чадвар илүү сайжирсан байх гэж би бодод байгаа. Тэгээд 10 жил байхдаа ер нь л би их англиар ном уншдаг хүүхэд байсан. Зуны амралтаараа хөдөө ч юм уу өвөө эмээгийн дамжиж байхдаа ингээд Harry Potter-ийн номнуудыг англиар ингээд авсан. Сайн ойлгохгүй ч гэсэндээ тэрийг ингээд байнга уншаад мэдгүй гарах юм бол тойл бичиг ашиглаад их орчуулдаг. Тэгэж ерөөхдөө миний академик англи хэлд дөрмийн ядаа англи хэлтэй тодорхой хэмжээгээр сайжирсан.
Тэгээд нэгдүгээр курстээ ороод баахан л ингээд ном уншчихсан ингээд одоо тий Америк яваад ингээд юм сонссон чихний бөглөө нэг хальт арилчихсан байгаа. Энэ бүгдийг ингээд нэг жоохон цэгцлэг илүү академик түвшинд хүрэх хэрэгтэй гэж надад санагдсан учраас IBT центрийн одоо английн сургалтанд нэгдүгээр курстэй явж исэн. Нэгдүгээр курсээ суралцж байх үедээ явж исэн. Тэгээд тэр сургалтанд суснаар миний одоо бүх мэддэг байсан юмнууд их гоё цэгцэндээ ороод академик түвшинд илүү сайжирсан байна гэж би бол харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хэрэглэх нь чухал тий байнга юм ууших нь чухал дүрмээ яг зөвөр ингэж ярих нь чухал тий мэдчих нь чухал. Дээрээс нь ном аягуулсаа уншиж явах нь их чухал гэж хэлмээр байгаа. Бас нэг миний нэг давуу тал нь юу байсан бэ гэхээр би чи 2 дугаар курсээ авахлаа төсөв төгслөө ингээд зундаа гайд хийгээд гайдаар ажилладаг байсан. Энэ хугацаанд бас байнга англи хэлээ ашиглаж байсан учраас мэддэг байсан. Тэг өмнө мэддэг байсан юм маань эрдөөсөө мартагдalgүйгээр улам сайжраад явсан байх гэж би бодож байгаа. За, Юград хөтөлбөр нь жил болгон зохион байгуулагддаг гэж асуусан байна. За, Global Юград хөтөлбөр бол жил болгон зохион байгуулагддаг. Ерөнхийдөө Монгол улсаас жилд 4 хүүхдийг сонгож шалгаруулж авдаг. Ямар ч мэргэжлийн хүн аплайдах боломжтой. Өөрөөр хэлбэл Монголын магадлалын их хэмжлэгдсэн ямар ч ихтэй сургуулиас ямар ч хүн одоо хинч аплайдах боломжтой. Гол нь санитар нөгөө шалгууруудыг хангасан байх ёстой. Гэхдээ яг ангаахын сургуульд Америкийн нөгөө коллежийн 4 жил үргэлжлэдэг гэж хэлсэн шүү дээ, тий. Зөвхөн тэр 4 жил жилдэл одоо тий аплайдах боломжтой гэсэн үг. Одоо university college аплайдах боломжтой. Medical school гэдэг нь тусдаа учраас ангаах ухааны сургуульд нь бол одоо юу гэдгийг аплайдах боломжгүй юм билээ. Тэгэхээр ангаах ихний хувьд шүтний эмчээр суралцж байгаа хүмүүсийн хувьд бол дээрс малын эмч бас илүү онцгой юм билээ. Бидний хувьд болохоор зүгээр одоо pre-medical courses одоо магадгүй эсийн биолог, хим, магадгүй физиологч юм те тиймэрхүү суур ангаахын хичээлүүдийг судлах боломжтой гэж ойлгож байна. Одоо манайхаар бол нөгөө анаахын суур болон эрүүл мэндийн суур дамжаа гэдэг тэхний хоёр жил сурдаг шүү дээ. Энэ бол тэнд ордог хичээлүүдтэй адилхан 2 хичээл сонгох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм яг үнэ. Тийм. За ярилцлаганд орсны дараа TOEFL-ийн шалгалт бас өгж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө өгсөн байх ёстой мó эсвэл дараа нь өгсөх юм уу? Ер нь бол англи хэлний одоо мэдлэгтэй байж тодорхой хэмжээгээр англи хэлээр өөрийгөө илэрхийлэх чадвартай байж эсээгээ бичнэ шүү дээ, тий. Тэгэхээр яг аплайдахад бол тий application form бөглөх үед англи хэлний оноо бол ердөөсөө шаарддаггүй. Тэгээд application дээр тэнцвчлээ, одоо интервью дээр тэнцвчлээ, ярилцлагандаа тэнцвчлээ тий. Тэрний дараагаар одоо яг сонгосон хүүхдүүдийг төлбөрийн дагаад одоо TOEFL-ийн төлбөрийн дагаад TOEFL өгүүлдэг байгаа. Шалгуур нь болохоор IBT дээр доотлол 61 оноо авах хэрэгтэй гэдэг. Гэхдээ мэдээж илүү сайн англи хэлтэй байж ижил тэнцэх магадлал нь илүү өндөр болж өгнө гэсэн үг. За тэгээд бас 2 хүнээс бид нэр тодорхойлсон цагтлал авах шаардлагатай байгаа шүү дээ. Энэ цагтлыг ер нь яг хинээс авбал зүгээрээ дээ. За зарим багш нар дээр очиод авъя гэхлээр за та нар өөрсдөө бичиж төрөдөр тэгээ би ингээ гарын үсэд зурчих гэдэг шүү дээ. Тэг мэдээж тэр хүн яг өөрийнхөө үнэн боддоор тэр хүнийг тодорхойлсон цагтлал бол илүү амжилттай байд юм шиг санагдсан. Таны хувьд яаж юм бэ? За ер нь бол тийм 2 хүнээс одоо цагтлал авах хэрэгтэй. Хоёр өөрийн чинь сайн мэддэг 2 хүнээс. Одоо нэг нь одоо багш байж болно. Эсвэл одоо нөгөө хүн болонгууд бас багш байж болно. Гэхдээ илүү нийгмийн идэвхийг чинь харуулж чадах үс тийм хүн байх хэрэгтэй. Магадгүй судалгааны ажил удирдахжсэн багш ч юм уу эсвэл одоо клубийн ахлах ч юм уу тий илүү нийгмийн талаас нь харуулж чадхаар тийм хүнийг бичлэх зүгээр. Ерөнхийдөө бол өөрөө recommendation letter бичээд ирээ. Тэгээд гарын хэсэг зураад өгөө гэх тохиолдол маш их гардаг. Гэхдээ ерөнхийдөө эсээгээ өөрөө бичиж байгаа учраас аль болох
recommendation letter ч гэсэн тий өөрөө бичгээс зайлсхийх хэрэгтэй. Яг тэгвэл илүү адилхан сонсогдоод байдаг учраас. Тэгэхээр тодорхойлуулж байгаа тэр хүмүүстэй одоо миний яг энэ талыг ингээ гаргаад өгөөч гэд өөрийнхөө талаар фактуудыг тий миний ийм зан чанаруудыг миний ийм одоо идэх зүтгэлийг харуулсан тийм захиа бичиж өгөөч гэд өөрийнхөө талаар өөрийнхөө товч намтрыг ингээд өгөөд аль болох тэр хүнээрээ л бичүүлэх гэж оролдох хэрэгтэй. За IELTS-ийн оноо болох болов уу гэсэн маань зөвхөн TOEFL зөвшөөрөх үү? За IELTS-ийн оноо тэр шалгуур дээр нь болохоор TOEFL эзэмсэн IELTS-аас болдог байхаа. Бол нь одоо ихэнх сургуулиуд бол дүүцүүлдэг болсон маш тий. Тийм. Гэхдээ ер нь бол нөгөө нэг интервью дээр тэнцчих юм бол одоо тэр IELTS ч юм уу TOEFL ч юм аль нэг нь угаасаа цаанаасаа хэрвээ 2 жилийн дотор хүчинтэй оноо байхгүй бол мөнгөний төлөө та нараар өгүүлдэг байхгүй. Тэгэхээр аль болох тэрийг нөхцөл тэр гэж бодож байна. Тийм гэж байгаа л TOEFL өгвөл. За энэ medical school-д яаж орох вэ гэсэн асуулт ирсэн маань. Асуултаа илүү дэлгэрэнгүй бичвэл бас зүгээрээ шүү. Энэ хөтөлбөрийн хувьд бол medical school-д орох боломжгүй шүү дээ. Бид нэр коллежид нь орж байгаа. Тийм. Medical school-д болохоор угаасаа яг тэр тухайн medical school-д Монголоос зүгээр өөрийнхөө хувьяасаа л apply хийх боломжтой гэсэн үг. Географиар орох боломж байхгүй. За одоо энэ оны хувьд бол Global Eurate хөтөлбөрийн илт нь одоо эхэлсэн. 2 сарын 28-нд дуусгараа шүү дээ. Тэнгүүд одоо энэ өнөөдрийн лайвыг үзэж байгаа хүмүүсээс одоо яг ингээд ямар хүмүүс аплайдах боломжтой вэ гэхээр хамгийн нэг чухал зүйл нь 1 семестрийн үлдэгдэлтэй байх буюу буцаж ирэхэд 1 семестр суралцсан байх шаардлагатай гэсэн нэг шалгуур байгаа шүү дээ. Тэрийг тайлбарлаад өгөхгүй юу? Тэгээ. За ер нь бол за энэ дээр байна. Дээр чи. За хамгийн гол одоо нөгөө ерөөхдөө бол яг нөгөө шалгуурууд нь Америкийн элчингийн вебсайтн дээр ингээд тавигдчихсан байгаа. Тэгээд төгсөөд хөтөлбөрөөс эргээд ирчин штэ тий. Тэр үед л одоо яг эргэж ирснээс хойш 1 семестрийн суралцах хугацаа үлдсэн байх шаардлагатай гэдэг тийм шалгуур тавьдсан байлээ. Тэгээ бүр энэ нарийн асуултуудыг элчингийн холбогдох пэйжээс нь асуувал илүү тохиромжтой байх гэж бодож байна. За оролцогч нараас маань өөр асуух асуулт байна уу? Тэгээ миний хувьд болохоор 2015 онд би бас apply-даа тэнцээгүй. 15 онд болохоор яагаад би тэнцээгүй юм бэ гэдгийг ердөөсөө бодоод байсан чинь эсэндээ л жоохон алдчихсан юм шиг байна. Эсээгээ бичгтээ би яагаад ингэж энэ хөтөлбөрт ормоор байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө илүү бичсэн. Тэ энэ хөтөлбөр ийм гоё болохоор би энд одоо гэдэг бичсэн. Тэгэхээр яагаад би энэ хөтөлбөрт сайн оролцогч байж чадах юм бэ гэдэг талаараа илүү одоо дараа жил нь бичсэн. Тэгжиж одоо тэнцсэн байх гэж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол гол шалгуур эсээ юм биш үү? Тийм, ерөнхийдөө эсээ дээрээс тодорхойлох цагт нэг сайн байх шаардлагатай. За тэгээ очиод эсийн биолог болон микробиолог гэсэн 2 хичээл сонгон судалсан багш тий. Анхаарт Монголд одоо нөгөө анагаахын сургууль сурч байхдаа энэ 2 хичээлийг үтсэн байсан баг. Тэгээ ер нь юугаараа ялгаатай байсан бэ? Ер нь бол одоо эсийн биолог чинь маш тийм нарийн хичээл шүү дээ тий. Тэгээд одоо ингээд бодоод байхад Америкт бол бүр амар нарийн орд юм билээ. Бүр яг номныхан дагуу. Тэгээд би эхлээд бүр ингээд хичээлдээ муу аваад. Тэр чинь дөнгөж авчаал амар хэцүү хичээл. Шууд ингээд шалгалт авч байгаа хгүй яа. За яг нэг хэдэн 7 хоног үдчихэж штэ тий. Тэгээд шалгалт авч байгаа. Тэр шалгалт нь надаа бүр айгүй хүн дээр туссан. Яг бол бүр маш нарийн детальны нарийн юм асууж ийсэн. Тэгээд тэр үед л би амар сайн хичээх хэрэгтэй юм байна. Тэгээд айгүй сайн хичээлээ дараагийн шалгалт нэрээ би шууд 95 авсан байхгүй. Эхний удаа бүр муу аваад тэг готраад. Тэгээд дүнгээ бас тодорхой хэмжээгээр би орхидуулчихсан байсан. Тэгээд тэр нь жоохон буруу юм болсон юм байна л гэж дараа нь харсан. Аль болохыг хичээлээ ч гэсэн сайн
ингээл нийгмийн ажиллаач гэхэнтэй сайн ингээл тэгэл аль алийг хослуулаад явах шаардлагатай юм билий. Зарим тэтгэлэгт чинь нөгөө нэг дүнгийн одоо тийм босог тавьдсан шүү дээ. Тэгээ Юградийн хувьд одоо ингээд семестрийн төгсгөл яг одоо тэдээс дээш дүү авсан байх ёстой шүү гэсэн шалгуур байсан уу? Байсан. Ер нь 2.0 GPA нь 2.0 хэд ч гэлээдээ 2.5 ч гэлөө ямар ч нэг тийм шалгуур бол байсан. Миний голч бол тухайн үед бол харцангуй гайгүй нэлээд сайн байсан. Тэгээ дараа нь угаасаа ерөнхийдөө дүн чинь хэрэгтэй л дээ. Тэгэхээр аль болох хичээлээ сайн гээл дээрэс нь яг ямар зорилготой очиж байгаа юм гэдгээ сайн харуулбал хэрэгтэй. Тэгээд энэ хөтөлбөрт яг ингээд ямар хүмүүс илүү тэнцэж магадгүй вэ гэхээр Америк нийгмийн идэвхтэй одоо буцаж ирээд те Америкийн одоо энэ соёлыг найз нөхдөд хуваалцах тийм чадвартай дээрэс нь өөрийнхөө орны одоо Монгол орныхаа талаар илүү сайн бусдуудад ойлгуулж чадах, өөрсдийнхөө салбарын талаар сайн ойлгуулж чадах тийм хүмүүсийг одоо илүү сонгож авдаг юм шиг санагдсан. Цуг одоо флайт Монгол орцогчд маш мундаг хүмүүс байдаг. Одоо бид дөрөв одоо л уулздаг. Тэгээд их гоё найзуудтай бас болсон. За, Юград хөтөлбөрийн удирдамжийг хаанаас олж үзэх вэ гэсэн маань ер нь бол бүх мэдээлэл нь Global Юград гэх хайхан бол гарч ирдэ шүү дээ. Тийм. Дээрээс нь та нар нөгөө элчингийн вебсайтыг хайгаад үзэх юм бол дээрс мэдээлэл нь байгаа. Тэгээд Facebook дээр US Embassy of Mongolia гэдэг пэйж байдаг. Тэгээд тэн дээр зарлагдсан ивентүүд дунд нь бол Юград гэж байгаа. Тэгээд тэнд нь яг хаашаа орж аплайдах вэ гэдэг линкүүд нь ч гэсэн байгаа. За тийм мөн лайв дуусны дараа пост хэлбэрээр линкүүдийг нь оруулчих. Та нар тэндээс бас мэдээлэл аваарай. За тэгээд ихтгэл нь бүрэн дуусмаа болоод төгсгөлт нь ер нь болцсон шүү дээ. За. Once you grad, always you grad гэдэг бидний ураа байдаг. За гантуулда баярлалаа. Өнөөдөр Global Юград гэж хөтөлбөрийн тухай бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээ манай тэр дунд одоо доод курсийнхэн илүү одоо аплайдах боломжтой байгаа даа шүү дээ. Тэгээ 2 сарын 28-нд одоо бүртгэл нь дуусч байна. Та нарт бүтэн баг сар шах хугацаа үлдээд шүү дээ. Энэ хугацаанд бол бэлтгэд бол хангалттай боломжтой байгаа. Тэгээ магадгүй дараа жил энэ жилийн чинь дараа жил Америк явна гэсэн үг тийм ээ? Эмчилгээ хүмүүс бол эх оны 1 сард явах юм байна. Тий 22 оны 1 сард явна. Тэгэхээр сонирхож байгаа найз нөхд байх юм бол хэлээрээ. Тэгээд асуух зүйл байвал илүү их мэдээлэл авахыг хүсвэл вебсайтаа руу холбогдоод харж болно. Дээрээс нь яг хөтөлбөрийн үед эсээ ярилцлага дээр юу дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг мэдхийг хүсч байвал бас 2 жилийн өмнө вебсайт дээр бас лайв хийсэн байгаа. Яг нөгөө оролцогч нар маань надаас гадна 2 оролцогч нийтээ 3 оролцогч өөрөөсдийнхөө одоо тухай яаж бүртгүүлж исэн, яаж эсээгээ бичиж исэн, ярилцлаганд яаж орж исэн тухай илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа учраас тэн дээр нарийн зөвлөгөөнүүдийг өгсөн байгаа. Тэгээ тэрний линкийг зингээ та нартай хуваалцах боломжтой байх. Тийм ээ. За баярлалаа. Баярлалаа.